Spa улсад Beyond the Music гэдэг фестивальд оролцсон. Тэгээд бүгдээрээ нэгдүгээр байранд орсон байгаа. Тэгээд манай жижиг том ансамбл хоёулаа нэгдүгээр байр эзэлсэн. Бид нэр 21 хүмүүсийн бүрэлдэхүүнтэй явсан байгаа. Тэгээд бүгдээрээ амжилт гаргаад ирсэн байгаа. Монгол хүмүүсээс гадна Хятад, Испани хүмүүс ингээд айгуух байсан. Тэр хүмүүсийн ингээд өрсөлдөгцөн айгуу гоё байсан. Ингээд солин төвөргөнд ингээд тайзан ингээд гарч бэлдээд хүүхдүүд чинь ингээд тайзнаа гарахаар айгуу айдаг. Тэгээд ямар сандралгүй болоод очсон байсан. Тэрэн дээр айгуу баярлж байгаа. Чүүгчнэр нь ингээд ямар гоё юм бэ гэдээ ангаасан. Тэг хүмүүсүүд нь ч гэсэн амар гоё найрсгаар алга тавьсан. Тэг Испани спортын тэр Beyond the Music гэдэг фестивальд оролцох бол миний зорилго байсан. Тэгээд бид нэр зорилгодоо ороод нэгдүгээр байранд орсон. Энэ явж байгаа цуг хоглосон тэр найзуудаа бас багштай тэгээд бас тэр соёлын төвөргөөнд баярлаа. Мөн соёлын төвөргөний том тайзан дээр бэлдэж хэлсэн. Тэгээд би хэдхэн оны хугацаанд маш их сайжирсан. Бас жоохон туршлагын тэр сууж бусдыг ингээд хараад одоо амар олон юм суралцаж ирсэн гэдэгтээ би итгэлтэй байна. Оролцсон төрөл алганд бид нэр нэгдүгээр байранд орсон. Хийлийн ансамбл, том ансамбл, жижиг ансамбл. За тэгээд энэ хийл тоглодог хүүхдүүдээс маань уран нугаралд Монгол бүжгийн үзүүлбэр бас үзүүлээд Отгон жаргал багшийн маань авдал хүүхдүүдээ маш сайн бэлтгэсэн байсан. Бид нар Монголоос явахаас өмнө бол бүтэн 1 сарын хугацаанд соёлын төвөргөний тайзан дээр бэлтгэсэн байгаа. Тэр ч утгаараа хүүхдүүд маань тэмцээнд оролцохдоо өөртөө итгэлтэй ямар ч одоо алдаагүй цэвэр хөгжмөө тоглож чадсан. Тэнд бол ер нь одоо бусад орны хүүхдүүдээс манай хүүхдүүд илүү одоо өөртөө итгэлтэй чадвартай байдлаараа нэлээд ялгарч исэн. Тэнд байгаа үзэгч хүүхдүүд бас нэлээд их бидэнд баяр хүргэж исэн.